Францаар ч байсан болно. Бид нар ч ерөөсөө аль ч хэлээр дуулчихна. За би нэг зүгээр юу вэ? Ай тоглоё. Гэхдээ энэ шинэ жилээ баг бүхэн болгоо мэддэг зүгээр шинэ жилийн урын асуудал оруулаад. Happy birthday мөн үү? Шинэ жил. Охо. Jingle bells, jingle all the way. Шивэдээр дуулчих гэдэг юм. Сасан шигийг өдөрсөн. Сайн мөн тэнгэртэй. Сан өргөн татуусаа сасан мөн ирлээ. Оо засуу юм. Засуу гэмлэс. Аз жаргалаад үр амьдралынхаа төлөө ирчтэй хөдөлмөрлөөрөө миний амьдрал богино шүү. Аз жаргалын төлөө амьдралынхаа төлөө хайраа түгээцгээ. Өглөөрэй. За гоё татчих штэ. Гой юунууд сурцсан биш ч. Гоё штэ. Одоо өсөө нөлөө ургуулчуд баг өөжгөө ах шуурах гэдэг. За шинэ жилийн ая сонсон чи ямар гоё юм бэ? Шинэ жил ер нь Монголд бид нар шинэ жил өвлийн үгэн аав гэхээр нөгөө манай сүрдлэг сайхан том өвлийн үгэн аав байдаг. Европт ороод ирсэн чинь Санта Клаус болсон. Санта Клаус Крисмсийн баяр гэдэл одоо 24 25-нд бас маш том баяр болдог. За энэ бол одоо Крисмс гэж одоо Шведээр бол одоо Гуд юул гэж одоо юулийн баяр гэж тэмдэглэдэг. За тэгэхээр монголчууд бид хүн бол яг л он солигт мөчд баярладаг. 31-ээс 1-ний шүлжихүүд бол зүгээр л тэнгэр дээр бүх солиотыг солиоруулдаг. Тэгээд энэ шинэ жилийн гоё юм яриа л да хэдүүлээ. Шинэ жилээр одоо жишээ нь Шведэд шинэ жил ямар шүү болд юм бэ те? Та нарын харснаар арай өөр юм нь юу вэ? Миний хувьд бол Санта Клаус өвөнтэй болчихоор арай өөр л болчтой билээ арай. Тэгээ монголчуудын хийж байгаа шинэ жилүүд ч ер нь монгол өвгөн. Тийм монгол өвгөн орж ирдэг шүү дээ. Тэгээд өвгөнөр байдаг л да. Тэргээ. Охтууд байдаг. Энтэр гэсэн охид ч би. Тэгээд гоё юмнууд их шүү. Хинээс нэхлэх гэж байна. Над ч бол фактууд их байгаа. За 2 жилийн өмнө лөө нэг 3 жилийн өмнө монголчуудын шинэ жил болвоо. За тэгээд тэн дээр чин янз юм ихээр л болов нэг дуу бэлдээл орохоор болол. Тэгс нэг дүүтгээ амтуулсан чинь манад үлс зүгээр ална явахтай ам барьж яахгүй. Бас нөгөө техник технологи бас хэцүү шүү дээ. Ам барьлаа гэж орсон чинь манад дүү явж ирсэн аа. Яг өөрийнх нь хэсэг нь орж ирсэн. Над руу хараа зогсоонаач тий. Би нөгөө дүүг хэсгийг явж байгаа юм шиг ингээ барьцаа. Тэгэл байхгүй. Тэр аяараа нэр хитлээ гээл гачин царайлал ууж байгаа юм чи. Тэр бол миний хувьд бол хамгийн хар дарсан зүг шиг шинжилээсээ. Амирндаа хүн баярлуулах гэж бодсон. Тэгээ баярлуулсан фактлангууд хүмүүс магаар баярладаг шүү дээ. Энэ өстой бүтэхгүй бол гажаа нэг хөө дэсэн. Тэгээ дараа нь яг тэрний дараах нь юугаар нэг жоохон тийм комеди марк юм ярьчтэй юм гэ бодоод тухайн үед бас хосчил гэ бодоодсэн чинь хосуулсан л та. Ороод хосуулсан бас. Чи чинь монголчууд нь комедид орсон байсан. Үгүй. Тэр чинь зүгээр нөгөө open mic гэдэг шүү дээ. Open mic дээр нь л нэг хид гараад тэгээд бас нэг жоохон болчморч юм шиг санагдаацсан хэрэг. Тэгээд одоо ч манай одоо сайхан Батаага багш маань байна. Тэр багш маань. Яг зүгээр тэр идтэй ч суугна гайгууд ойролтоо. Тэгээд бодохдоо л бас чадчих юм болов уу гэж бодоод гарсан ч юм байхгүй. Манай хөтөлж байсан залуу маань жоохон өндрөөр дуудаад тэгээ нөгөөдг нь гарч ирээд юм ярьж чадахгүй баахан багтлаа. Тэгээд ер нь жоохон хүнд бас хөвгөлтөө гэхээс илүү нэг сонин түүхгүй юм ярьч юм. За болио. Дараах яг одоо ч тэр байдалд ороод байл. Одоо тэрлүгөө шууд улам ороод. Багш танаа багш яг муу байна. Багш зарчны их муу байна. Окей. Энэ шинэ жил гэхээр яг л юу юм бэ лээ? Гэр бүлийн баяр. Ерөөсөө л яг гэр бүлийн баяр. Би нөгөө тэрийг бас айгүй их дэмждэг.
Хүн болгон ажил хөдөлмөр хийгээд янз бүр ингээд гадуур ингээд хөдөлмөрлөө явж байгаа гэсэн. Гэр бүлдээ цаг зарцуулахгүй байна гэдэг. Гэр бүлдээ цаг зарцуулангууд бүгд ширээгээ тойрд суугаад бие биентэйгээ одоо энэ жилийнхаа ч юм уу, эх жилийнхаа төлөвлөгөөх ч юм уу, энэ жилдээ босон талаач юм хэдүүл яриад гэр бүлийн халуун дулаан уур амьсгал. Энэ шивэд усаас бас тийм юм айгу харж байна. Яг гэр бүлээрээ цуглаж тэ бөөндөө нөгөө хүүхдүүд нь тусдаа гарцсан бол бүгд суулцаагаад хойроо цууд. Хүмүүс тэгж яриад шүү дээ. Гадаад хүмүүс ээж аав нөхшрөнгүүд асуумж байгаа зэрэг өгчдөг энэ гэдэг. Яг үндэ бас тийм бас харагддаг шүү. Миний харж байгаагаар ер нь л гэр бүлсэг хүмүүс байна. Бие биентэйгээ цуглаж ин шаардлагатай үнэхээр халамж хэрэгтэй хүмүүсээ тийш нь явуулдаг юм шиг байна. Тэрнээс өөрсдөө ч гэсэн би хүүхдүүдтэй инхэхгүй гэдэг тэр асуумж байгаа зэрэг очсон өөрсдөө амар байдаг ч юм уу. Тэгэнгүүт яг миний ярих гэдэг юм гэр бүл яг нөгөө халуун дулаан уур амьсгал тойроод бие биенийхээ үүдээс сарайг хараад нэг тийм юу яваадсан шүү дээ бас контент нөгөө яг аавынхаа үүдээс их цараад хэдэн минут суугаад уйлж илээ шүү дээ хүмүүс. Тэр чинь айгүй сонирн бохгүй юу бас. Яагаад ч хүн аавыгаа тэгж удаан харж үзээгүй юм байна. Ээжигээ удаан тэгж бас харж үзээгүй юм байна. Аав ээж нар ч гэсэн хүүхдүүдэд харангуудаа том болцныг нь хараад айгүй сонин бахархаад өөрсдөө ингээд нэг тийм сонин мэдрэмж орд юм байна л да. Тэрэн шиг хүн болгон яг баяр наадмын үеэр тойрч гэр бүлэрээ гоё тойрч сууцгааж байгаа даз жаргалтай бие биентэйгээ инээ төртөө баярыг бас тэмдэглэж яхаар юм байх шүү гэдгийг бас сурсан шүү. Хараад байгаа шүү бас. Миний хувьд бас ковид гарч ирээдтэй бас маш олон хүнд маш их зүйлийг ойлгуулсан болоо гэж харж байгаа. Яа тэгэхээр Монголд одоо монголч гэлтгүй энд ч гэсэндээ тийм ингээд хэр хугацаа гэр бүлдээ зарцуулдаг байсан. Тэгээ тэр хүмүүстэй хэр удаан хамт байдаг байсан гэдгээс харж байгаа. Яа тэгэхээр одоо Монгол карантинлагдаад бүгд гэртэл байгаад шүү дээ. Тэр хугацаанд нөгөө нэг хин эндээ гаргаж байгаагүй цаг зав. За тэгээ дээрээс нь монголчууд бол тэр болгон нэгэндээ өдөр болгон өглөөний минь орой минь тий хайртай шүү таньдаа гэж чамдаа хайртай шүү гэдэг үг их баг хэлдэг хүмүүс шүү дээ тий. Тэнгүүт яг энэ утгаараа маш хэцүү өвчин гарангуут нөгөө хамт байх хугацаа нэгсээд тий хүүхдтэйгээ их нартайгаа нөхөртөөгөө байх цаг хугацаа нэгсээ ээж аавтайгаа хамт байх цаг тэр чинь би бол айгүй юм эвгүй үед хүрээд ирсэн. Тэгэнгүүт яагаад би энд ирч вэ? Ийм гарахыг мэдсэн бол ээж аавтайгаа байж авахгүй явдаа гэж маш их нөгөө нэг аавдаа ээжтэй хайртай шүү. Би өстэй сайн байна. Та нар минь эрүүл агаараа гэдэг үг ингээл байнга хэлжсэн. Тэгэнгүүт яг энэ зүйлээрээс ковидаас хүмүүсийг ойртуулсан бах тий хайртай хүмүүстэйгээ ойрхон байх цаг хугацааг өгсөн байх халуун талаа үгээ хэлэх бас цаг хугацааг өгсөн байх гэж бодож байгаа. Тэгэхээр хүмүүс нөө оюуны дархлаа гэж байдаг ч тий хөдөлгөөний дархлаа гэж байгаа шиг хүн бас оюуны дархлаа байх хэвээр нэг нэгэндээ урмын сайхан үг хэлээд тий хайртай шүү гэдэг үгийг байнга хэлж нэг нэгэндээ баярлаа уучлаарай гэдэг үгийг хэлж сурах хэрэгтэй юм санагддаг Монгол залуучууд тэр тусмаа. Яг шинэ жил гээд ярангуут л нөгөө бид нар чинь жоохон байхад нөгөө уудтай бэлэг те нөгөө мандрин яг л тийм юм толгойд ингээд үлдсэн байна. Миний хувьд болохоор нөгөө хөгжилтэй болсон зүйл нь 10 жил тахта би их бүжгэлдэг охин байсан л да. Тэгээд 11 төгснөө засаа охтууд болно ингээд за чи бэлдэн шүү охтуудаа бэлдээрэй гэл. За тэгэл нэг 11 охин бүжиглээл би чин дунд тест өөрөө гоцол моцлоо аваалстай алахгүй тэгсэн чи манай нөгөө анги яг үеийн төгсөлтийн манд нэр намайг яг нөгөө бүжиглээ гараад ирсэн чи ой энэ жилийн засаа охины өнгөн жоохон сонь. Яг би нөгөө ангийнхнаас айгүй бор царайтайсэн. Одоо байгаасаа бор царайтайсэн. Тэгэл хар засаа охин гэдэг нэр авсан байт юм аа би. Та нар их муухайсэн шүү. Тэгээ хэлэвэл. Одоо би цагаан засаа охин болсон гэж. Тэгээ одоо жоохон цайс. Гэтэ яг нөгөө байгаа газрынхаа соёлыг сурна тий. Дагна гэдэг шиг одоо нөгөө юу Монголд Крисмас нэг тийм байхгүй тий. Тэнгүүд энд ч нэгэндээ гоё бэлэг солилцож ин 31-нд гоё хүслэр шивнээр шатааж ин тий хүмүүс ингээд хөөрөгж маш олон гоё энерги авж байгаа. Одоо би ч эдэд нэгэн жил болж байгаа учраас тэр болгон соёлыг бас мэдгүй байгаа штэ. Тэнгүүд ер нь бол Крисмасийн баярыг маш гоё тэмдэглэдэг юм байна лээ. Тэгээд энэ жил бас хайртай дотны хүмүүс найзууд за тэгээд энд бол миний ганц хуурайгч ах хоёр байгаа. Тэр хоёр дээрээ бас бэлгээ яриад очноо гэдэг. Яа баярлаа. Онон баяр бол за миний хувьд бол 8 жилийн шинэ жилийн гэсэн яриач. Миний хувьд бол шинэ жил гэхээр ердөөсөө хүүхэд нас хамгийн бодиттой шинэ жил байсан юм шиг санагдаад байд. Яг тэгэхээр одоо та нар бас мэдэндээ нөгөө тоглоом одоо энэ чимэглэлчин бас их ховор дандаа нөгөө өөрсдөө хийдэг. Засан ширхгийг хүртэл өөрсдөө хайжлаа, зураад хийдэг. Тэгээд нэг өнгийн цас гэж бас юм байсан баг тий. Тэгээд нөгөө нэг 10 жил чинь нөгөө заалаа чимэн тэ анги болгоно бүр чимдэг. Тэр нь бас их сонирхолтой санагдаад байсан шүү дээ. Тэм чи яг хичээлийгээ сууж чаа дээр нэгэл битүү чимгэлтэй тийм анги дотор сууж чинь бас их гоё мэдрэмж авдаг байсан юм шиг санагдтыг.
энд ч гэсэн цэцэрлэгт уушлаа. Цэцэрлэгт хүүхдүүдэд яг гараар нэм хийлгэж байлаа шүү дээ. Тий. Тэгээ бүгд гэртээ авч ирээд модон дээр өөдөг чинь. Тий, модон дээр айгүй хэрэгтэй тий бас. Тий, айгүй хэрэгтэй. Өөртөө хийсэн юм харж баярлаа. Тий. Тэрнээс айгүй Одоо чамд ингээд дурсамж үлдсэн биз дээ. Тий. Тэр шиг тий. Тэгэхгүй ээж авныг юм тогломоо авдарсан. Тий, зүгээр аваад үлдчихдэг биш тий. Өөрийн хийсэн юмаа эргээд хараад хүн тэгэж цог баярлна гэдэг чинь өөрөө маш том дурсамж л одоо үлдээд. Тэр нь бол шинэ жил гэхээр яг л хүүхэд нас бодогддог. Хамгийн гой бодтой ш. Одоо шинэ жил гэвэл хүүхэд нас нь шинэ жил. Гой. Оо. Нэг сайхан болчихлоо хүүхэд. Сүрэн яаж юм. Тэг бүгд бодоод Багийнхан дурсамжуудыг л бодоод сууж байгаа тий. сүрэн бас яг жоогонд юм сахалтай байсан уу? Үгүй. Гэхдээ ер нь бол яг 10 жилд багтаа ингээл ургаад эхэлж байгаа байхгүй. Тэгээд улсууд зарим нь хараад хүү чи ч одоо амар сахал сан бадтай болсон бол тэгээд тэрнээсээ жоохон тухайн үед бас жоохон санаа зовноо бас. Тэр чинь ингээд жоохон гадаа гудмад тогдоод ингээд явчихгууд ингээд цантаа хэр бүртэг арай тогтсон шүү дээ илүү. Тэгээд жоохон санаа зовно. Тэгээ нэг шинэ жилийн тухайд дөрөв нь аг багт 10 жилд багт бас нөгөө бас нэгэн тийм урлаг соёлын ажилд айгүй их идэвхтэй оролцдог тийм хөвгдөл л та. Тэгээ ерөнхийдөө бүжгэлдэг байсан. Бүжгийн дууданд явдаг байсан байхгүй. Тэгээ айгүй их бүжгэлдэг. Тэгээ шинэ жил болгоноор баг ордог байсан. Төгслөө. Тэгээ яг шинэ жил дээр нэг тохиолдсон өвчлөлттэй юм нэг удаа би нэг партнер унгаагаад тэгээ нэг сургууль даяараа яриад энд бас нэг болсон. Их юм уу юм бэлээ тэр чинь. Тэгээ урдаас ингээд дүүрөө сууд хараад бүгдээр нэрх гэл инеж байгаа. Тэгээ манай партнер ч гэсэн одоо сүүдрөө нэг итгэл алдарч байгаа. Дараачийн тоглолтын дээр чинь унахчихгүй згээ. Гэхдээ ер нь бол тэгээ жоохон тийм юу байсан байхгүй юу? Жоохон жижигэн дүү биетэй байсан. Яг тухайн үедээ тий. Тэгээд бас Хойч шүү дээ. Одоо ч бас нэг том бэлдээ шүү дээ. бүр жижигэн байсан байхгүй. Одоо тэгээ нэвтрүүлгийн төгсгөл чи хард согонтой өгжүүлэх юм уу? Тэгээд унсан ч манай уншуул сунаага наач штэ. Араа хитан гэ. Тэгээ араа фитнес үуч. Тий, гартар өнгө. Чамаг бол тавиад суучнаа. Чамаг дээр өргөх нь шүү. Шууд хатаг ороод ирсэн. Шинэ жилийн хөвгөлтэй юмнууд их те. Отко ингээд биднийг яриулаад өөрөө энийг Би яах вэ? Би чи ерөнхийдөө шинэ жил гэх юм бол нөгөө амар гэжтэй. Тэгээд энэ олон юмнаас чи ярихаар чи дуусахгүй шүү дээ. Шинэ жилээр нөгөө хүн амтан буруу зарлж марлах үе гарна л та айгүй хэцүү. Яг ингээд харахаар нэг захирал шиг хүн харагдаад байдаг байхгүй юу? Энэ л хүн гарч ирэх гээд тайсны ард нь дуудаараа гэлцээ. Би хин мэдгүй шүү дээ ч одоо юу гэдэг гинт очсон юм дөр ч юм уу. Тэгэл нэрийг хилээл ингээл гэсэн энэ талаас гараад ирэх ч юм уу те. Бас тэр болно. Гэтэ ер нь хөгжилтэй юмнууд аюу хөөрхөн дурсамж болоод үлдчихэж байна. Надад арай тийм хөгжилтэй баг байсан бол дурсамж байгаа нүгөө. Бага зүгээр жоохон бараан дурсамжуудаа шууд тархиндаа дилитлчтэй юм шиг зүгээр тийм санахыг хүсэхгүй. Би бол санаа яваад байгаа байхгүй. Тийм би бол яг дандаа гой болсон юмудаа ярих гэдэг нэ аюусаа. Яг тийм те. Тэр үед бол алдаа жоохон тэр чинь хэцүү байгаа шүү дээ. А эргээд бодоход бол тэр бол хамгийн санаанд бүр ингээд мартагддаг дурсамж болж үлдсэн байдгаар бас гоё юм шиг санагддаг шүү дээ. Одоо тэр магадгүй бас ядраад ч юм уу те тийм зовж исэн үе эргээд бас бодоход их гоё санагдаад байна шүү дээ. Тийм те. Тийм шүү. Энэ жилийнхаа хөгжилтэй зүйлээр өстой энэ хоёрыг бүжиглүүлэх байгаа. Тэгээд хэзээ ч мартагдахгүй шүү дээ. Тэгнэ одоо хэдэл төгсгөлд хин онон баяр маань гоё дуу бидэнд бэлдэж ирсэн. Ард нь өстой энэ хоёрыг бүжиглүүлээ те. Унах нь хин унах вэ? Тэр баталгаажуулаад авчи. Сүрэн унж таарна одоо. Тэрнгүү сүрэнг авч өргөнө гэдэг байгаа шүү. Юу н байрын сэлжил дөө нэрээ. Биш нэр үндсэн суулт гэж байдаг шүү те. Чи хідэр суух уу? Натурал байхгүйгээс шалтгаална. Гэхдээ эмэгтэй хүнд за би бол нэг 60 кг маста үедээ 60 кг тэмцээнд бол 53 кг-тай орж байгаа штэ. А ингийн үедээ бол макс нь би 100 кг сууж исэн. А 60 кг-д бол байнгын давталттай хийдэг. Ер нь бол. Тэгэхээр бол тийм 80 кг-д бол хангалттай суудаг. Тэгэхээр тэндийг бол суух гэдэг юм л да. Тэнд бол суух гэдэг. Камер хөвчмөө өрөөч нэмэргүй юм чи. 180 бол хангалттай. Карамарана өргөд хамт суух. Камера өргөтөл тэгээл нэг 5 жил юм болчих яг 60 яг болно.
Тийм хүмүүс тэгтээ нөгөө шууд л амар хүнд дээр ингээд суух гэдэг ингэдэг тий. Одоо чамайг харчингууд хүмүүс аймагттай хүн 100 дээр сууж байгаа би бол Би бол бүх эрэгтэй хүмүүст бол ялч үжин амаралтай. Эмэгтэй хүмүүст бол чинь тийм чухал биш. Дээрээс нь тийм амар булчинлаг би бас нэг сайхан биш гоо зүтлээсаа. Тэгэхээр би бол яг гой зөв пропорцтэй. Зөв цагтаа ер нь бол хүмүүс зөв зүйлээ идээ, зөв цагтаа унтаад явж байгаа хүн бол эрүүл байх бах гэж боддог. Тэр талаас л илүү хүүхнүүдтэйгээ ажилдаг. Тэгэхээр энд бол бас жоохон асуудлууд байдаг л да. Гэхдээ хүүхнүүдтэйгээ маш сайн тулж ажилдаг л гэж ойлгодог ер нь өөрийгөө. Ирчүүд маань жоохон салах юм уу да? гайваа одоо хийнэ. Эмэгтэй хүн. За эмэгтэй хүний би хит булчинлаг байвал онцгүй гэж багш хэлж штэ. Фитнесийн багш. Та нарт ямар бодогдтээ? Тэр нэг судалгаа байсан шүү дээ. Ингийн эмэгтэй хүний зураг тэгээ фитнесийн хүүхнүүд хоёрыг ингээд харьцуулаад яваад алийг сонгохыг дандаа ингийн эмэгтэй хүний сонгосон байдаг байхгүй. Тэгэхээр эрэгтэй хүмүүс бол ихэнх нь ийм булчинлаг ийм амар биеинд дургуул идэм шиг байна. Манай дээр өөр үнсээс харж магадгүй. Уучин тэнд байсан. Тэгээ энэ ирээдүйд ер нь бол хараасан чинь ихэнх нь бүгд амар болчихдаг шүү дээ. Ингийн байгаа Өглөө болгон гүүж ийн амар. Тэгээ одоо ерөнхийдөө баг ингэ болчихлог байх нь гой харагддаг юм байна. Харагдчихлаа шүү дээ. Гол нь нөгөө тэгээ хөдөлгөөр чинь нөгөө илүү өөхнүүдтэй байхгүй болгож байгаа шүү дээ. Илүү өөх байхгүй байна л гэдэг чинь юу нөөрөө. Чи өөхөн дургуум уу? Чи өөхтэй хоол иддэг үү? Энэ тэгээд нөгөө өөхгүй тэр эмэгтэй нь олдохгүй. Яасаасан чи багш нь болохоор нөгөө энгийн фитнес гоё биетэй болох гээд байдаг тий. Жим ингээд тааруулаад хит булчинлаг болгохгүй. Тэгсэн чи энд ихнэр нь олдохгүй байгаа юм шүү. Тээс хэл байна. Тэгтээ ер нь яг нэг гоё ингэ Чанга бие. Яг үнэ. Тэр бол Миний англи л өөрөө яг тийм байхгүй нэ бикини англи хит булчинлаг байж болохгүй. Тэнгүүд нөө боди гэдэг нөө англи нь тустай юм чинь. Тэгэхээр тэрэнд бол нөө булчинлаг хүүхнүүд нараа авчдаг. Манай англи бол яг л нөгөө гоё далаа ирэг дэр хүүхнүүд шүү дээ. Тийм л бас та. Янз. төсөөд хараад ирэх. Тэр нь юм уу? Ер нь тийм биш бодох хэрэгтэй байна. Энэ төр. Спорт гэснээс нэрээ яг Шведэд ингээд аргашаараад явж байгаа эмэгтэй хүн те. Бид нар зүгээр л эмэгтэй хүн байгааг хараад эргэж хараад ч юм ингээд урдаас нарангууд эмээнэр өвчдөг. Тим эмтэйг тулгаж ирсэн үү? Тэгдэг те. Яг ингээд артлаасаа тэр хөл одоо манай одоо бид нар муулж байгаа юм шиг те. Одоо зарим нэг одоо Монгол эмэгтэйчүүд ч юм уу те. Яг ингээд одоо маслаад ирэхээр ч юм уу ямар нэг фитнес хийхгүй ч юм уу ямар нэг хөдөлгөөнд зүтгэцнаасаа болж ерөнхийдөө хөлж шилбэлбэн гэж зузаараад байдаг шин. Тэгээд тэгвэл за настай хүмүүс бол энэ байна даа гэж хүн хараагүй. Бараг хөлөөр нь ялгадаг. Тэгэхээр энд яг ингээд цаашаараа явж байгаа эмэгтэй хүн өө чи залуу хүн байна гэд бодож идэл имэнер ч юм уу те. Өө айл үжинэ 60 гарцсан имэнер. Эндхийн эмэгтэйчүүд тийм аюу бие үжил сайтай ш тий. Амар спортлог тийм. Тийм ер нь эр юмгүй те ер нь бол эр юмгүй бүгд аюу жигтэй. Боб буурал үстэй нааны хуучин нэг байранд амьдардаг багт л хажуу өрөө хөлслөл амьдардаг багт нэг өвөө идэгсэн. Хагасаа өдөр болц 5 дахь орчил. Талын хүмүүсийг ээлтцсэн. Тэр буурал үсээ ээлтсэн сууж байна. Яах чангас баар орж охтууд иргэлнэ. Ахвал адаад байгаа хөөхгүй. Хэд одоо тэр чин тэр үед тэр хүн чин бараг л 60 гарцсан хүн байсан шүү дээ. Тэгэхэд л бос цэмбгэр байгаа хөөхгүй. Би хаан ч гэсэн гоё. Тийм одоо нөгөө хүмүүсийн фитнест явж байгаа зорилго нь өөр л дөө. Гэхдээ миний хувьд бол харахтаа за одоо 30 настай хөдөлмөрлөж байгаа эмэгтэй хүнийг өөрийн тий 40 хүрэхэд нэг өөр 50 хүрэхэд. За өнөөдөр миний зорилго яг ингээл гоё тэмцээнд дараал Монгол улсынхаа нэрийг гаргах. Энд чинь нөгөө залуу насны юм аа штэ. Тэнгүүд одоо нэг 40 хүрээд 30 та харагдах байдал, 50 хүрээд 40 та харагдах байдал энэ л гол зорилго байгаа байхгүй миний зорилго бол. Эмэгтэй хүн бол үргэлж гоё байх ёстой. Бүр албатай гэж өөрөө одоо хэвчтэй байна. Би 18 хувьцаал байна уу гэж бодож байна. Баярлалаа. Чи өөр 17-тай гэж. Би 16 мургаатай. Эмэгтэйчсэн фитнес хөдөлгөөн хийж байгаа юм ер нь л амар авар бахтай байдаг шүү. Тэгэхээр та нар маань бас хөдөлмөрлөх хэрэгтэй. Хавртай байна уу яаж? Тийм би ингээд аварчод байна. Фитнесээр л хичээлдээд. Нэг жоохон явж үзье. Нэг хэсэг халт. Тэгээд жоохон явж байгаа. Тэгээд амжихаал болчлоо. Нэг л их амжихаа үлцөө. Гэтэ нэг тийм сая амар яриад амжуулах хэрэгтэй юм гэж. Яг цаг гаргаад уг нь хийвэл гоё юм байлээ. Ер нь бол нэг хэсэг яг явж байгаа. Уг нь гоё болчихсон. Гоё юм. Би хаачсан гоё болоод ирэхээр нөгөө хөдөлгөөн ихтэй болоод ирэхээр айгуу гоё сэргэг мэргэг болчихдаг юм байна. Хүмүүний хөдөлгөөс ажиж байгаа. Ямар ч юм уу зүрх соёрол шүү аа. Окей. Гоё. Бид нар хөгжил дэвшил гэдгээл ерөөсөө урдаа барих хэрэгтэй. Аль ч хүн
биеийн хувьч тэр сэтгхүүний хувьч тэр боловсролын түвшинч ч гэсэн бид нар дандаа хөгжиж дэвшиж явах хэрэгтэй. Нийгэм өөрөө хөгжиж дэвшээд байхад бид нар хөгжиж дэвшихгүй байгаад ч болохгүй. Тэгээд өнөөдөр бол хэдүүлээс та сайхан панг өрлөө штэ тий хангалттай хугацааг өнгөрүүлсэн гэж бодож байна. Тэгээд өшөө дараагийн бид нар онгараад өөр дугаарууд хийгдэн тэр үедээ ямар ч миний саналыг бүгд төлөвшөрсөн гэж би бодож байна. Зүг дэмжиж гин үү? Дэмжиж байгаа юм. Окей. Тэгээд хэдүүлээ оны дараа гоё дахиад уулзцгаая. Тэгээд Швед улсад амьдарч байгаа нийт монголчуудаа, эх орондоо амьдарч байгаа нийт монголчуудаа, мөн гадаад бусад орнуудад амьдарч байгаа бүх монголчуудаа шинэ жилийн баярын мэнд хүргэе. Та бүхэн маань 20 ондоо юу хийж бүтээсэн тэр бүгдийнхаа үргэлжлэлийг үргэлжлүүлээд 21 ондоо өшөө илүү хийгээрэй. Бидэнд өөрсдөө цаг гаргах маш их цаг дэлхийн нийтээрээ олгогдож байгаа. Дэлхийн нийт бүх хүмүүст олгогдож байгаа. Энэ юу байвал хэдий хэлэхэд муухайч гэсэн энэ бидэнд маш их боломжийг давхар олгож байгаа шүү гэдгийг хэлье. COVID-19 буюу коронавирус гэдэг энэ айхтар өвчин бидэнд бас тодорхой хэмжээний хөгжлийг өшөө илүү дэвшээсэй гэдэг үгнээс хөгжиж байгаа. Өшөө илүү тоног төхөөрөмжийн системүүд ч гэсэн маш их хөгжиж байгаа энийг дагаад тэрнтэй адилхан аппетит хийж гин гэж бодоорой. Шинжилгээ хийж байгаа шүү. Тийм болохоор та бүхэн маань ч гэсэн өөрсдөө оюун тархиа зэнэглээд өөрсдийнхөө боловсролын түвшнийг дэвшлүүлээд өөрсдийнхөө бие сэтгхүүн хөгжлийг нэмэрэй гэж би хүсэж байна. Бид бүхэн хүсэж байна. Тэгээд бид нар ч гэсэн мөн хичээх болно. Өшөө илүү зүйлийг та бүхэндээ үзүүлж харуулахыг хичээх болно. Хамтдаа хөгжицгөөе. Ингээд хардсан охин бүжигдэглээж сүрэн дуучин онон баяр рэпер айку тэгээ бүгдээрээ сайхан нэг бүх зүйлээ ярьсан бүх зүйлээ өшөө илүү гоё биелүүлээсэ гэдэг үүднээс нэг гоё ай дуу хамтдаа дуулаад энэ бүх болсон бүх нэвтрүүлгээ өшөө гоё хөгжөөгөө дуусгая тэхөө тийм тэгээд онон баярынхаа нэг сайхан чинь уран бүтээлийг бүгдээрээ хамт сонсоод бүгдээрээ гоё босч бүжиглэх үү за та нартаа ч гэсэн маш баярлалаа. Миний урилгыг хүлээж авч бүрдсэн ирсэнд маш их баярлалаа. Тэгээ бүгдээрээ нэг тулгаад шинэ жилийнхэн шинэ жилийн минь дүргээ. Шинэ жилийн минь дүргээ. Энэ жингэрх чимээчээс янзын сайхан сэргээ шүү дээ. Ас жаргалын бэлэгдэл шүү дээ. За бэлэгдээл. Тусна нэг авчиад. Энэ дэр өглөөч дээ. Битбокс хийгээд. Тэ. Ингэнэ хэдүүл дараагийн дугаарууд дээр өөр өөртөө аясаж байгаа хөгжүүлнэ. Би хөөмөлнө. 21 онд би хөөмөлнө. Тэр найзтайгаа орж иж байгаа хөөмөлөө зэ. Манай найз амар лаг болсон билээ. За тэгээд оныгийнхоо дууг бүгдээрээ сонсоод хамтаа гоё бүжиглээд бүх 20 онд тохиолдсон стресс, муу мухай бүхнийг бүгд мартцгаая. 21 ондоо маш сайхан эерэг бүх одоо өөрсдийнхөө биеийг бэлдээд 21 ондоо орцгоё. Та бүхэндээ ас жаргал, эрүүл мэндийн сайн сайхан бүхнийг хүсье. Happy New Year. Шинэ жилийн минь дүргээ. Мөн хамтран ажиллаж байгаа бүх зураглаач нар хамт олондоо бүгдээр нь чинь баярлалаа найзуудаа. Бүгдээр нь чинь баярлалаа. Та нар минь байхгүй бол. За, хөгжим явах уу? За. Та нар өнцөхгүй. Харван бүжин чамайг дууднаа Тэргээс сарнын ихийг агшинд Тэргэж би байхыг хүснэ Атаунцэн нарын жаргаач Ганцхан чамайг шивнэн боцсон Шорбочуулан чамайг дуулахаа Хайртай гэдгээ илүү мэдэн Чимийн бүсгүй Сайчвата тусгалтай солонго чиний нэчхо сарна цэцгинэр анхлууч чиний түлэшко харж болохгүй дурлын тоосонд хордох хазра олохгүй бай хайр дусын миний зүрхий сэтгэлдээ багтаан тэгээ Чимийн бүсгүй Үгиштэй түсгүй жаргал минь болтооч
Миний хүсвэ